Мэдээллийн нэгдсэн хөтөлбөрт хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээг хүлээн авна. Ерөнхий боловсролын сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн хүүхдүүдийн бие бэлдрийн боловсролыг дээшлүүлэх мөн Орхон аймгийн иргэдийн эрүүл мэндийн төлөө Бие тамир спортын газраас баггүй ажлыг хэрэгжүүлэхээр ажлынхаа төлөвлөгөөнд тусгаад байна. Спортоор хичээлэхэд хүний тархинаас эндорфин гэдэг бодис ихээр ялгарч энэ бодис нь хүний бухимдал стрессийг тайлж, эерэг бодол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэн эрч хүчийг бий болгодог юм а. Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь хүний сэтгэл зүйд эргээр нөлөөлнө, бие даасан байдлыг дээшлүүлнэ, ганцаардлаас сэргийлнэ, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ, бухимдал сэтгэл хямралыг арилгана, өөдрөг дүр төрхийг бүрдүүлнэ, эрүүл мэндийг бэхжүүлнэ гэд олон давуу талтай билээ. Иймээс Орхон аймгийн Бие тамир спортын газар иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн алхалтын замыг сархиа ууланд хийхээр ажлынхаа төлөвлөгөөнд тусгаад байгаа юм а. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бэлдар, эрүүл мэнд, итгэх санаачлалыг бүрэн дэмжиж ажиллах юм а. Бидний гол зорилго бол хүүхэд багцуудын бие бэлдрийн боловсролыг дээшлүүлэх төр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн програмд орсон юмнуудаа чанартай хийж байгаа асуудалтай нэлээд барьж ажиллана. Энэ дээр ерөнхий боловсролын сургуулийн биеийн төвийн багш нарын ажлыг бас дүгнэгдэж, давхар дүгнэж явах ийм асуудал байгаа. Тэгэхээр манай багш нарын ганц хүсэж байгаа асуудал байдаг. Бидний секцийн цаг бага байна. Заал одоо олдохгүй байна гэсэн хүсэлт тавьдаг. Энэ дээр манай сургуулиудын удирдлагууд бас анхаарч ажилласаа гэж хүсэж байна. 7 хоногт 2 хон удаагийн цагтаа секцээр хүүхдүүдийг тухайн спортын төрлийг олгож хүмүүжүүлнэ гэдэг бол бас очид дутагдaltaй үнэлж байгаа. Тийм учраас манай мэрэгжлийн багш нар энэ тэнд өөрсдөө заалаа хөлслөөд одоо секс дугуулаа явуулж байна. Тийм учраас энэ жилийн хүүхдийн наадамд бол бид заавал сургуулаас нь гэхгүй. Тухайн хамрагдах насны хүүхд ямар багштай хамаарагдж байна, чөлөөтэй орж болно гэж байгаа. Эндээсээ бид нэр аймгийнхаа шгшээ багийг бүрдүүлж байгаа. Тэгээ угаасаа засаг даргын дэргэдэх өсвөрийн шгшээ баг гэж байдаг. Энийг энэ жил шинжил дахиж бүрдүүлж авна гэсэн юм төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа. Бие тамир спортоор тогтмол хичээлэх нь хүний бие махбодыг бүхэлд нь сэргээж, мэдрэл зүрх судас, амьсгал, хоол боловсруулах гэд бүхэл эрхтэн системүүдийн үйл ажиллагааг эвтэгчүүлж, булчингийн болон ясны системийг бэхжүүлэн, хүний дунд бие махбодын ажиллах чадвар, гадаад орчны нөлөөллийг эсэргүүцэл нэмэгддэг болохыг эрдэмтэн судлаачид нотолсон юм а. Судалгаагаар бие тамир спортоор хичээлдэг хүмүүс, хичээлдэггүй хүмүүсээс урт насалдаг болохыг баталсан байдаг. Тиймээс спортоор хичээлснээр зөв бие бэлдар, эрүүл чирэг, тэр тусмаа спортын хүмүүжил төлөвшөлт суралцдаг билээ.